Одоо үзэгч та бүхэн тод зочны ажиллагааг хүзүүлэх гэж байна. За Эрдэнэ төвлөрийг барьцаан тавьсан асуудал болон Жастин Батгуугийн үүсгэсэн өөр нэг үрийг Төрийн банк төлчгөөд байгаа зэрэг асуудлаар хуульч Мегомбтой сэтгүүлч Алтан хүү ярилцсан. Үзэгч та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тод зочин ярилцлагын цаг эхэлж байна. Бидний өнөөдрийн зочноор хуульч өмгөөлөгч Мегомб оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд бас Эрдэнэ төвлөрийг тойрсон маргаан нэлээд хурцтлаа олон нийтийн анхаарлын төв за ялангуяа төр засгийн түвшин ч гэсэн энэ Эрдэнэтийн 40-51% та холбоотой асуудал бол нэлээд хүчтэй бас сүүлийн хэдэн өдөр яригдж эхэллээ л да. Он цагийн дараалалаар нь хөөж үзэх юм бол анх Эрдэнэтийн 49% та холбоотой асуудал бол яригдж эхэлсэн байдаг. Тэгээд энэ асуудал өнөөдөр ямар шатантай явж байна? За хамгийн сүүлд одоо нэг шүүхийн шийдвэр гарсан байдаг шүү дээ. Энэ дээр та бас товч мэдээлэл өгөөч. Эрдэнэ төвлөрийн Оросын холбооны улсад эзэмшижсэн 49%-ийг Mongolian Copper Corporation компани хөдөлж авсан асуудалтай холбоотой маргаанууд үүссэн. Тэгээд 2016 оны сонгуультай цугл энэ ажил эхэлсэн шүү дээ маргаан. Тэгээд өнөөдрийн байдлаар бол улсын хурлын тогтоол гарцсан. Улсын хурлын 23 дугаар тогтоол 2017 оны. За тэр тогтоолын агуулга бол за нэгдүгээр асуудал нь Эрдэнэ төвлөрийн эзэмшил Оросын холбооны улсын эзэмшил хувийг худалдаа авах давуу эрхээсээ татгалзсан засгийн газрын тогтоол гарсан. 331 дугаар тогтоол 2016 оны. Тэр тогтоолыг хүчингүй болгосон 23 дугаар улсын хурлын 23 дугаар тогтоолын 1-р заалтаар. 2-р заалт бол ер нь энийг төрийн өмчөд авах нь зүйтэй юм а гэсэн агуулгатай. За төрийн өмчөд авахдаа ямар арга хэлбэрээр авах вэ гэхээр худалдаж авсан этгээдтэй хэлцэл хийж худалдаж ав. За ямар их хөөсөөрөөр авах вэ гэхээр тус одоо худалдаж авсан Mongolian Copper Corporation-ы нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хөгжлийн банк, Монгол банкнаас авсан зээл, вексель зэрэг их хөөсөөрүүдээр худалдаж аваа гэсэн ийм агуулгатай шийдвэр гарсан. За энэ тогтоолын үндслийг үндсэн хууль зөрчсөн гэдэг үндслээр үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагаа үүсээд явж байгаа. Харамсалтай нь одоо жил гарсан болчлоо. Энэ дээр нэг шийдэл гарах хэрэгтэй байна. За Эрдэнэ төвлөрийн 49%-ийг Mongolian Copper Corporation-аас засгийн газар хэлцэл хийж худалдаж авах ажиллагаа өнгөрсөн хугацаанд 2 удаа хийлээ Монголын засгийн газар. Нэгдүгээрт Эрдэнэ хот ерөнхий сайдын тэргүүлсэн засгийн газар 2017 онд энэ үйл ажиллагаа хийсэн. Тэгвэл бол яг энэ асуудлаар засгийн газар тогтоол гаргалгүйгээр шууд одоо төрийн өмчийн төлөөллийг өөрчлөх замаар авсан. Өөрөөр хэлбэл хэлцэлж хийгээгүй шууд авсан. За энэ нь бол шат чатны шүүхүүдээр шүүгдээд энэ хууль бус юм агтан тогтоогдсон юм зүйл байна. За сая хөрөлсөх сайдын тэргүүлсэн засгийн газар дахиад шийдвэр гаргасан. Өмнөх алдаагаа бол давтаагүй. Энэ удаа бол засгийн газар тогтоол гаргасан. Ер нь засгийн газрын шийдвэр хоёр л хэлбэртэй байдаг. Нэгдүгээр шуурхай асуудлаар ерөнхий сайд захирам гаргадаг. Хоёрдугаарт нь бол олонхын зарчмаар тогтоол гаргадаг. Эрдэнэтийн засгийн газар бол тогтоол гаргаагүй, хөрөлсөхийн засгийн газар бол тогтоол гаргасан. Гаргасан тогтоолын агуулга бол өмнөх гаргасан шийдвэртэйгээ адилхан. Энэ хоёр засгийн газрын гаргасан шийдвэр үндсэндээ адилхан. Ганцхан ялгаатай байгаа зүйл нь бол хөрөлсөх сайдын тэргүүлсэн засгийн газар тэр улсын хурлын тогтоолд дурдсан их хөөсөрүүдээ судхан тооцоолол хийнэ гэсэн ийм агуулгатай заалтыг нэмж оруулсан байна лээ. Тэгэхээр бол миний ойлгож байгаагаар бол хоёр засгийн газрын хоёр өөр шийдвэр. Эхнийх нь бол шийдвэр гэж ярина. Дараагийнх нь бол тогтоол гарсан. Энэ хоёрын агуулгад бол хэлцэл хийсэн буюу нөгөө талтайгаа хэлцэн тохиролцсон агуулга харагдахгүй байгаа. Тэгэхээр энэ асуудал бол нээлттэй цаашаа маргаан нөрнөд явах байх. Монголын төрийн нэг хийчихэд байгаа зүйл бол тэр давуу эрхээсээ татгалзах буюу Оросын холбооны улсын өмчт байсан 49%-ийг худалдаж авахгүй гэдэг шийдвэрээ гаргасан. Сайхан бэлгийн засгийн газрын 331-ийг бол их хурл тогтоолоор өчнгүй болгож чаддаг. Тэгэхээр Эрдэнэ төвлөрийн 49%-ийг давуу эрхээсээ татгалзсан худалдаж авахгүй гэсэн засгийн газрын шийдвэр унчаад байгаа. За энэ шийдвэр унснаас болоод хэн нэгэн хохирох юм бол Монголын төр хариуцлага хүлээнэ. Монголын төр хариуцлага хүлээнэ.
Сайхан бэлгийн эсвэл Эрдэнэ хотын эсвэл хөрөлс сүхийн тэргүүлсэн засгийн газрууд, эсвэл ардчилсан намын байгуулсан засгийн газар, эсвэл Монгол Ардын намын байгуулсан засгийн газар гэдэг бол яг арбитрийн хувьд юм уу, олон улсын тэр харилцаан дээр ямар ч одоо очир шалтгаан тэрний үндэслэл болж чадахгүй. Монголын засгийн газар гэдэг нэг л субъект байгаа. Хинээч тэргүүлсэн, альч намын байгуулсан бай хариуцлага хүлээнэ. Хэрвээ одоо тэр баталгаа буюу давуу эрхээсээ татгалцсан шийдвэр хүчингүй байснаас болоод арбитр дээр энэ асуудал одоо сөргөөр гэж ярий да шийдвэрлэгдээд Оросын албаны улсын төрийн өмч рүү Эрдэнэт төрийн өмчийн тэр Ростех корпорац руу Эрдэнэт үйлдвэрийн 49% хувьцаа буцаж шилжих болох юм бол энэ хоёрын дундаас Монголын төрлөө унах орж ирэх тийм цоорхоо бол ерөөсөй байхгүй. Буцаал Оросын талтал очино. Хохирлоо хэн буруутай төлнө. Буруутай талыг бол Монголын засгийн газраа гэдэг их хурл өөрөө 23 дугаар тогтоолоор шийддэг. Одоо бол хэрвээ таны сая хэлснээс тэгж ойлголоо. Яг энэ арбитрт хандаад тэр 49%-ийн тал Монголын засгийн корпорац хэрвээ арбитрийн шүүх одоо 49 аль нэг талд нь шийдвэр гаргалаа гэхэд эргээд энэ 49% Оросын талд бол шилжих ийм боломж байгаа гэж ойлгож байна. Зөв. Боломж байгаа гэж ярих уу, эрсдэл байгаа гэж ярих уу, тийм эрсдэл байгаа гэж ярих байх. Би ойлгохтой ингэж ойлгож байгаа. Монголын засгийн корпорац юу гэж хандах вэ гэвэл Ростехийг арбитрийн шүүхэд өгөх байх л та. Өгвөл. За юу гэж өгөх вэ гэхээр таны хувьцаа эзэмшижсэн компанид тантай цуг бас тэр компани хувьцааг эзэмшижсэн Монголын засгийн газар танаас надад худалдсан өмч хөрөнгийн тухайд тэрийг тэргүй хэлжинд худалдаж авахгүй гэсэн давуу эрхийн баталгаагаа хурамчаар юм уу эсвэл хууль бусаар үйлдэж өгснөөс болоод бидний хийсэн хэлцэл эрсдэлд орлоо. Миний өмч хөрөнгө бол яг тэр үндслээр өнөөдөр Монголын төр надаас булааж юм уу эсвэл хэлцэл хийлгүүгээр авах гэж байна. Тийм учраас энэ дээр очирсан хохирлыг би гаргуулна гэж Ростехт хандах болов гэж бодож байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар Ростех бол энэ тохиолдолд Монголын засгийн газрыг одоо хамтран хариуцагчаар буруутай этгээд дээр нь гол нь нэрлэх баг. Ингэж нэрлэх үндслийн бол их хурл 23 дугаар тогтоолоор тавиад өгсөн байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл засгийн газрын шийдвэр хууль бус байжээ гэж. Тэгэхээр энэ маргааны гол очиг бол тэр засгийн газрын шийдвэр хэрхэн гарсанд л байгаа юм. Монголын засгийн корпорацийг лобби хийж ийн ч гэдэг юм уу, энийг олон жилийн өмнөөс ярьсан гэж зарим улс төрчид буруутгах зан. Тэр бол байж болох зүйл шүү дээ. Хувийн хвшлийн компанид өөртөө өмч хөрөнгө бий болох, давуу байдал бий болохоор ямар ч хэлэлцээ, тохиролцоо, саналыг тавьж хэдий ч урт хугацаанд үргэлжлүүлж болно тийм ээ. Ганцхан энэ дээр шийдвэр гаргах учиртай хууль баримтлах ёстой улсууд нь бол Монголын төр, тухайлбал шууд засгийн газар байна. Засгийн газар бол улсын хурлд энийг оруулж шийдвэрлүүлэх ёстой байсан уу юу гэдэг асуудал дээр л хариулт өгөх ёстой. Өөрөөр хэлбэл төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйл шиг санаж байна. Тэн дээр төрийн өмчийн хувьд дээд эрхийг улсын хурл хэрэгжүүлнэ гэсэн заалт байдаг. Тэгэхээр давуу эрхээс татгалзах ирээдүйд өмч хөрөнгө олж авах эсхийг шийдвэрлэж байгаа тэр шийдвэр өмчийн харилцаатай холбоотой өмчлөх мөн үгүй юу гэдгийг эхлээд тодруулах хэрэгтэй байх. Тэгэхээр энэ шийдвэрүүд нь гарах хэрэгтэй. Тэгэхээр засгийн газрын шийдвэр зөв байсан уу, буруу байсан уу гэдэг асуудал гарна. Засгийн газрын шийдвэр хэрвээ буруу байгаа тэндээс хэн нэгэн охирох юм бол Монголын төр хариуцлагыг хүлээнэ. Ер нь засгийн газрын тухай хуульд нэг ийм заалт байдаг. Ерөнхий сайдыг уг тогтоолд ерөнхий сайд буюу санаачилсан салбарын сайд хоёр засгийн газрын тогтоолд гар үсэх зурна, баталгаажуулна. Ерөнхий сайдыг тэр засгийн газрын тогтоолд гар үсэх зурхын өмнө хэрэглэх газрын дарга уг тогтоол Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байхыг батална гэж. Тэгэхээр засгийн газрын шийдвэр гаргадаг процесс дотор яг хуульд нийцсэн байдлыг хариуцдаг хүн нь бол хэрэглэх газрын дарга. Одоо тэгэхээр засгийн газрын тэр сүүл гаргасан шийдвэр дээр нэг юм асуудал байгаа шүү дээ. Оросын албаны улсын талаас 49%-ийг эзэмшижсэн Монголын засгийн корпорацид 300 гаруй сая доллараар худалдаж авсан юм асуудал байгаа. Эргээд энэ хөрөнгийг нь болохоор суутхан тооцох замаар одоо төлж барагдуулна гэдэг нэг юм давхраас шийдвэр байх. Энэ маань өөрөө хэр хууль зүйн үндэслэлтэй гэж таарч. Миний бодлоор бол хууль зүйн үндэслэл муутай гэж бодож байна. Ягаад гэвэл тустай аж ахуй нэгжүүд биеийнхээ үр төлбөрийг хариуцах ёсгүй.
хоорондоо гэрээ хэлцээр байхгүй тохиолдолч байдаг тийм ээ. Эсвэл одоо хохирол учруулаагүй тохиолдолд тийм үндслэл байхгүй. Тэгэхээр суудхан тооцоол гэдэг энэ үйл явц бол энэ үйл явдал бол мэдгүй одоо би өмнө нь тийм практик байдаг үгүйг бол мэдгүй байна. Нэг компани өөрийнхөө өр төлбөрийг суудгуулах асуудлаар хүсэлт гаргаад тэрнээс авлагатай тал нэм өглөхтэй талууд нь тохиролцох юм бол болох байх. Тэрнээс огт бие даасан өөр компаниуд, банкуд тийм ээ, хөгжлийн банк гэдэг байж, худалдаа хөгжлийн банк байж байна. Тэгээ худалдаа хөгжлийн банк Монголын засаг корпорац хоёрын хоорондын одоо зэрэгэлдээ юм уу хараа тохин гэсэн ийм компани хуульд байдаг тэр хэлбэрүүд бол тогтоогдохгүй байгаа гэж би ойлгож байгаа. Тэгэхээр тухайлбал ингээд Монголын төр өөрийнхөө үзэгний үзүүрээр компаниудын балансуудыг хөдөлгөөд байдаг бол энэ юунд хүрэх вэ? За Монголын хөгжлийн банкч тэр худалдаа хөгжлийн банкч тэр олон улсаас бас хөрөнгийн хөлсрүүдийг татсан бонд гаргацсан юм байдалтай байж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл тэр балансаа үзүүлээд ийм ашигтай, ийм хөрөнгөтэй, ийм зардалтай тэгээд энэ дээр та нар бидний үйл ажиллагааг дэмжиж хөрөнгө мөнгө босгож зээлдүүлээч гэсэн ийм л агуулгаар бүх гэрээ хэлцээрүүд нь явцсан байгаа. Гэтэл энийг Монголын засгийн газар нэг шийдвэр гаргаад хооронд нь дураараа тоонуудын өөрчлөлт сольж идэг бол тэр цааталт байж байгаа одоо зээлдүүлэгчдийн хувьд ямар байдал үүсэх вэ? За Монгол улсын нөгөө бидний эрхэмлэх дуртай гэж өөрсдөө ярьдаг, эрхэмлэх ёстой гэж ярьдаг тийм ээ. Олон улсад байж байгаа тэр нэр хүнд Монголын төрийн хууль тогтоомж тэрний хэрэгжилт Монгол улсын нэр хүндэд яаж нөлөөлөх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй. Одоо бид нар чинь зүгээр нэг хөмөрсөн тогоон дотроо бие биенийхээ амийг дээрэмдэж авдаг тэр хэлбэрээ ингэж өөрсдөө андуурхаа бол байх хэрэгтэй. Одоо бол мэдээж яг засгийн газар хэдийгээр улсын хурлын тэр 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлж байгаа Эрдэнэ төлөвлөрийг 100% төрийн мэдэлд авсан гэдэг юм байр суурь бол илэрхийлсэн. За нөгөө талд хэрвээ Монголын засаг корпорац энэ 49%-ийг эзэмшижсэн тал арбитрийн шүүхэд хандах юм бол ахад тэндээс нэг өөр шийдвэр гарах бол ийм зүйл бас харагдаж байна. Тэгэхээр энэ 49%-тай холбоотой асуудал бол хараахан эцэлэгдэж шийдэгдэг байна л. Би бол эцлээгүй одоо эхэлж ийн л гэж ойлгож байна. Яг зүгээр маргааны хувьд гарсан шийдвэрүүдийн цаашдын хувь заяа бол эцэлж дуусаагүй. Дөнгөж ихнийхээ үе шатан дээр л явж байна. Хамгийн зөв хувилбар нь миний бодлоор бол одоо нэгэнт ингээд аваад ирсэн гэдэг юм уу хөдөлтөж аваад монголчууд эзэмших болсон энэ баялаг дээр Монголын хувийн хвшлийн тэр компани, Монголын төр нэгэнт төрийн өөрийнх нь гаргасан буруу шийдвэр байгаа шүү дээ. Тэр нь хэний гэдгээс үл хамаарч аль намын хэн гэдэг хувь хүний толгойлж исэн гэдгээс үл хамааран бие ч өвчтэй, бэсгооч өвчтэй гэхчээр аль талд нь алдаа оноо байгаа баха. Тэгэхээр энэ асуудлаа энэ дотроо яриад тэр их хурлын тогтоолд байж байгаа агуулгаар яриа хэлэлцээр гэдэг юм руу ороод ингээд явах боломжтой гэж би зүгээр хавьтай харж байгаа. Тухайлбал Монголын төр өөрөө эзэмшиж байгаа 51% тийм үү? Хэрвээ одоо тэр нь байгаа бол 51%, Монголын засаг корпорацийн эзэмшиж байгаа 49%-аас одоо тэр арт түмэнд өмчлүүлнэ гэж байгаа хэсгийг бүрдүүлээд энэ компани өөрөө хувийн хвшлийн хөрөнгө оруулалттай, Монголын төрийн өмчтэй, дээрэс нь одоо арт түмний гэдэг юм олон нийтийн хөрөнгө оруулалттай, өмчлөлттэй ийм компани болоод ингээд явбал компани засаглал талаасаа тэр нөгөө бидний үзий ядаад байдаг тэр шахаач гэдэг юм уу хууль босын үйл явдлаас ангижраад одоо компани эрүүлжих, өгөөж өгөх тал дээр бол хамаагүй илүү болох байх. Хувийн хвшлийн хөрөнгө оруулалт орно гэдэг бол энэ тал дээр илүү үр дүн авчирсан байсан шүү дээ. Одоо өнгөрсөн жил тул ядаж. Нэг 49% талаар бол ийм байна. За хоёрдугаар 51%-тай холбоотой асуудал. За сүүлийн үед бол маш их одоо олон нийтийн анхаарлыг энэ асуудал татж байна. За их хурлын гишүүч гэсэн энэ асуудлыг олон нийтэд нээлттэй болгооч гэдэг ерхий сайдад асуулга тавилаа. Ерхий сайд хариуг нь ирүүллээ. За ямар ч үсэн Монгол улс бол энэ 51% одоо 100% буцааж авахын тулд стандарт банкнд одоо мөнгө төлөх нь бол ойлгомжтой болчлоо. 50 сая долларыг бол ямар ч байсан төлнө. За сүүлийн тэр нэг хүүгийн зардал шүүхэд одоо энэ асуудлыг тавьсан гэдэг үйл ажиллагааны зардал мартал гэдэг 40 гаруй сая доллар дээр бол хилцэл хий гэдэг ийм үүрэг даалгаврыг засгийн газар өгчихсөн байна. Та түрүү хэллээ өнөөдөр 51% өнөөдөр Монгол Улсын засгийн газрын мэдэлд байгаа болов уу гэж. Үнэхээр байгаа юу?
Өнөөдөр ягаад зүгээр Батхүү гэдэг хүн зээл тавьж Эрдэнэ төлөвлөрөөр баталгаа гаргуулж зээлийг нь өнөөдөр тавьсан зээлийг нь Монгол Улсын засгийн газар төлөхөөр болцоход байгаа ийм нөхцөл байдал үүсчээд байна вэ? Энэ өнөөдөр зөв тогтолцсон мөн үү? Энийг та бас одоо хуульчийн хувьд юу гэж харж, юу гэж дүгнэж? 2007 оноос эхэлсэн үйл явц юм байлээ л дээ. За би өөрт байгаа эвлээс авсан тэр мэдээллүүдийн хүрээнд ярьж байгаа. Нийтдээ 172 сая доллар, 192 сая доллар. Эхний 20 сая долларыг яг Эрдэнэ төлөвлөр баталгаа гаргаад Just Group өөрөө аваад төлөөд дуусгацсан юм асуудал байна. Хамгийн эхлээд 2007 онд эхэлсэн байсан. Ингээд 8-9 онуудад удаа дараа зээлүүд авсан. За Монголын хариуцах ёстой гэж тэр арбитрийн шийдвэр дээр байгаа зээл бол эхний тэр хамгийн эхлээд авсан 36 сая долларын асуудал. Хамгийн эхний 20 аваад төлсөн шүү дээ. Тэрний дараа авсан 36 сая доллар дээр энэ асуудал тавигдсан байсан. За миний ойлгож байгаагаар бол за Батхүү гэдэг хүн Just Group Эрдэнэ төлөвлөрөөс баталгаа гаргаж дахин баталгаа гаргаж өгөхийг хүссэн. За Совет гэж нэрлэдэг одоо зөвлөл байгаа. Тэр зөвлөлөөр бол эхний зээл буюу тэр 20 сая долларын зээл ороод зурагдаад зөвшөөрлөө аваад ерөнхий захирал тэр хүрээндээ баталгаа гаргаад ингэ явцсан. За дараагийн зээл дээр бол Эрдэнэ төлөвлөрийг дахин санхүүгийн хариуцлага хүлээн бас бүрэн баталгаа гаргаж өгөөч гэсэн ийм хүсэлтийг тавьсан Just Group-ийн зүгээс. За тухайн үед бол 2008 оны үед бол бас нэг хямралтай тулсан шүү дээ. Долларын ханш хөдөлсөн. Тэгэхээр ийм нөхцөл байдал байсан учраас Эрдэнэ төлөвлөр бол тухайн үедээ бид нар энийг баталгаа гаргахгүй гэсэн ийм хариу өгсөн. За тэгээд дахин тэр санхүүгийн хариуцлага хүлээн гэсэн хэсгийг одоо алга болгоод тухайн гэрээгээ дахиж зурхыг санал болгосон. Одоо ямар байдлаар энэ тэрийг бол мэдэхгүй байна. Эрдэнэ төлөвлөр бол тайлбар өссөн байгаа. Яагаад ийм гэрээг одоо ямар санхүүгийн хариуцлага хүлээх вэ? Тэгээд бид нар баталгаа гаргаж байгаа гэдэг нь ямар агуулгаар вэ гэхээр тухайн үед Just Group бол Эрдэнэтийн өөрийнхөө нэгдмэл сонирхолтой компаниар Эрдэнэтийн зэсийг гадаад зах зээлд борлуулж ирсэн. Тэгэхээр бид нар зээл авж байгаагийнхаа хувьд стандарт банкнд энэ зэс зарах эрхээ шилжүүлж өгч байгаамаа. Тийм учраас та нар биднэрт зэсээ хөдөлж байгаагийн хувьд манайх нэгдмэл сонирхолтой тухайд хэдийгээр санхүүгийн хариуцлага хүлээхгүй ч гэсэн энэ гэрээг зурх хэрэгтэй байна гэж хэлээд зурулсан гэсэн юм мэдээлэл байж. Тэгээд энэ хүрээнд зурсан ийм тохиролцоогоор зурсан гэрээнийхээ хуудсуудыг өмнөх төсөл болгож ирүүлж исэн тэр гэрээнийхээ хуудастай солиод тэгээд одоо Монголын төрийн байгууллагуудыг удирдахсан албан тушаалтнуудын гар үсгийг урамжаар зураад тэгээд стандарт банкнаас зээл авсан. За стандарт банкнаас авсан зээлээсээ бол тодорхой хэмжээнд төлсөн. Одоо үлдсэн энэ арбитрийн шийдвэрт байгаа. Тэгэхдээ арбитрийн шийдвэрт байгаа зээлүүд бүхэлдээ зөвхөн үлдсэн зээл нь гэж бас хэцүү юм шиг байна. Тэр цаашаа үргэлжилсэн олон зээлүүдээс бол хурамч баталгаагаар, хурамчаар гэсэн учраас эднэрийг бол хариуцах үндэслэхүү гэсэн шийдвэрүүд тэр арбитрийн шийдвэр дотор байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр энийг нягтлж үзэх хэрэгтэй байна. Тухайн үед одоо гол хугацаа асуудал бол хэрвээ үнэхээр баталгаа гаргасан нь үнэн бол тийм эрх байсан уу юу гэдгийг шалгах хэрэгтэй. Саяны миний ярьж байгаа одоо хэвлүүдээр явж байгаагаас өөр ийм учир шалтгаан байгаа бол бас тэрийг шалгаж тодорхойлох хэрэгтэй. Энэ хоёр салаа замын аль нь вэ гэдгийг Монголын хууль хамгаалах байгууллага ихлээр шийдэх хэрэгтэй. Тэгээд цаашаа явна. Мөн үү? Нэгдүгээр, хоёрдугаарт энээс үл хамааран арбитрийн шийдвэр гараад төлбөр төлөх гэдэг нь шүү дээ. Нөгөө талд нь тийм ээ. За миний ойлгож байгаагаар тэр арбитрийн шийдвэрийг хүлээж авах хэрэгжүүлэх конвенц гэж байдаг. Тэр конвенцийн дагуу бол Монголын шүүхэд Лондонгийн арбитрийн шийдвэрийг тэр шийдвэрийг гаргахад үндэслэн бусад баримтуудын хамт ирүүлэх ёстой. Ингэж ирүүлсний дараа бол тэр арбитрийн шийдвэрийг албатан хэрэгжүүлэх тухай асуудлыг Монголын шүүх өөрийнхөө шийдвэрээр баталгаажуулах ёстой. Энэний дараа шийдвэр үүслийн ажиллагаа хийгдэх ёстой гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр тэр баримтууд буюу одоо бидний хинж үзээгүй байгаа
тэр одоо Батхуугийн сольж хийсэн үү, үнэхээр Эрдэнэ төлөвлөрийн зурсан уу? Тэр баримт бол тэр арбитрийн шийдвэрийг дагалдаж наашаа ярих хэвээр. Энд ирсний дараа Монголын хууль хамгаалах байгууллага тэрэнд дүн шинжилгээ хийх бололцоо бас бүрдэнэ гэсэн ийм ойлголт нэг талдаа байж нөгөө талдаа. Хамгийн ихний талд бол одоо үнэхээр зурсан уу эсвэл хурамч уу гэдгийг Монгол дотооддоо шалгах хэрэгтэй. Энэ шалгалтын хүрээнд биднэрт дутуу байгаа тэр зүйл бол Лондонгийн арбитрийн үнэлсэн тэр гэрээ байж байгаа. Тэр гэрээ бол саяны арга замаар Монголд ирэх боломжтой. Энийг бид нэр үзэх хэрэгтэй гэсэн ийм байр суурьтай л байна. Тэгэхээр одоо бол хэн нэгэн төлөх юм уу? Төлөхгүй юм уу? Эсвэл энэ Монголын төрийн өмчөд байна, байхгүй Эрдэнэтээс одоо тийш явах гэж байна гэж хэлэхэд бол бидний хувьд эрт байна. Үнэхээр ямар хэмжээний төлбөр тооцоо тавигдаад байгаа тэрийг яг хариуцлагатайгаар энэ асуудлыг өнөөдөр хариуцж байгаа Монголын төрд байж байгаа улсууд энийг ярих хэрэгтэй. Энд дэр бас нэг ийм зүйл байгаа. Эрдэнэ төлөвлөр бол 10 хүртэл сая долларын одоо юм гэрээ хэлцэл байх юм бол би дааж одоо захирал бол гар үсэх зурах боломжтой. 10-аас дээш сая долларын хэмжээний асуудал яригдах юм бол одоо энэ бол заавалчгүй одоо тэр төлөвлөлт удирдах зөвлөлөөр бол орох ёстой гэж. Гэтэл өнөөдөр хэдэн сая долларын асуудал яригдчих байгаа. Тэгэхээр энэ магадгүй өөрөө цаана хууль зөрчсөн ийм асуудал байгаа гэдэг нь эндээс харж болохоор нөгөө талдаа ямар асуудал байна гэхээр хэрвээ энэ хууль зөрчсөн асуудал байгаа юм бол тухайн үеийн тэр Эрдэнэ төлөвлөрийн дарга за Монгол Улсын ерөнхий сайдын жигсэн нэр холбогдож байгаа. Тухайн үед бол Монгол Улсын ерөнхий сайдаар баяр гэдэг хүн ажиллаж байсан гэдгийг мэдээллийг өгдөг. За дээрэс нь төрийн өмчийн хорооны дарга сугар гэх мэтчлэн ийм хүмүүс байна. Тэгэхээр энэ хүмүүс одоо хууль зөрчсөн юм шүү гэдэг нэг асуудал байгаа л да. Энийг яаж ялгаж залгаж болох вэ? Би харин тань цаа хэллээ шүү дээ. Хэрвээ санхүүгийн хариуцлага хүлээхгүй бид нар баталгаа гаргахгүй гэдэг тэр процесс яваад ямар нэгэн санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээнд зурсан бол ерөнхий захирал ямар нэгэн санхүүгийн асуудал байхгүй учраас чиний ярьж байгаа 10 сая доллар байхгүй учраас тийм үү шууд зурна шүү дээ. Тэгэхээр ингээд зурцсан байх юм бол тухайн Эрдэнэ төлөвлөрийн удирдлагууд зөв юм хийсэн гэж харагдана. Үнэхээр өөрийн чинь сая асууж байгаа шиг мөнгөний хэмжээнд дээр баталгаа гаргана гэж зурсан бол таны ярьж байгаа асуудал хөндөгдөн. Тэгэхээр энийг л эхлээд магадлах хэрэгтэй. Магадлах арга замууд нь саяных байна гэж би бодоод байхгүй. Тэрийг магадлахгүйгээр энэ асуудлыг хэн нэгэн рүү чихээд өнгөрөх юм уу? Эсвэл тэндээс улс төрийн ашиг хонжоо хаагаад нам дотроо өрсөлдөж байгаа өрсөлдөгчнөр нэг нэгэ намнах хэрэгсэл болгоод эсвэл хэн нэгэн дургүй хүнээ улс төрчөө ч юм уу намнах хэрэгсэл болгоод ингээд явах юм бол нэгдүгээрт буруу. Хоёрдугаарт үр дагавар нь эргээд арилгахад хэцүү. Ийм л зүйл болж хувирна. Одоо энэ дээр юу гэдгийг яг зүгээр мэдээллийн шанартаагаар асуухад хэрвээ Эрдэнэ төлөвлөлтөөр одоо Just гэдэг хувийн компанид баталгаа гаргасан байлаа гэж бодъё. Энэ ямар нэгэн байдлаар Эрдэнэ төлөвлөлт чинь төрийн өмчт учраас төрд ашигтай учраас одоо энэ дээр за би чамд одоо баталгаа гаргах зээл авах чинь баталгаа болёо. Эргээд одоо чи энэ авсан зээлээ чинь тодорхой хэмжээнд тийм одоо юу гэдгийг тодорхой хувь нь Монгол улсын төр за Эрдэнэ төлөвлөлтч байдаг юм уу гэж оногдох хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм яриа хэлцээр юу явах хэрэгтэй юу гэж би ойлгоод байна. Хэдүүлээ Эрдэнэтийг төрийн өмчт гэдгийг хэсэгэн зур мартаад нэг яриул бас ойлгох байх гэж байна. Эрдэнэт бол ашигын төлөө байгууллага. Монгол бүртгэлтэй компани тийм ээ. Хязгаарлагдмал хариуцлагатай компани. За энд одоо хүмүүсийн сонирхол татаад байгаа юм уу? Их хардаад байгаагийн шалтгаан бол тэр үйлдвэрийн 51% нь Монголын төрийн өмч. Монголын төрийн өмч гэдэг тэр хэсэг дотор шийдвэр гаргадаг процесс бол төрийн өндөр албан тушаалтнууд оролцдог. Тийм ээ. Төрийн бол орон нутгийн өмчийн тухай хуулиар явдаг. За тэр нь таны сая ярьж байгаа төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлж яадаг төрийн өмчийн хороо тухай үеийн нэрээр. За тэрний дарга байсан сугургай. За тэгээд ерөнхий сайд эдгээрийг байгуулдаг гэдэг агуулгаараа баяр ерөнхий сайдын нэр ингээд хөндөгж ин л. Тэгээд захирлууд тийм ээ тэндээс томилогдсон. Эрдэнэ төлөвлөлтөөр нөгөө талдаа засийнхаа баяжмлыг зарж ашиг олж байгаа. Тэрнийхээ хүрээнд бол альч улсын ямар ч аж ахуй нэгжтэй тэр гэрээ хэлцээр байгуулах ашигын төлөө үйл ажиллагаанд хамтрах энэ бүхэн нь бол нээлттэй байна. Зүгээр яг энэ шийдвэрүүдийг гаргахдаа
хууль тогтоомжийг баримтсан уу юу гэдэг асуудал. Тэр шийдвэрийг үнэхээр гаргасан уу юу гэдэг асуудлыг хоёулаа ярьлаа шүү. Тэрийг л тодруулах хэрэгтэй. Тэрнээс биш стандарт банкнаас зээл авах гэж байгаа Just Group-тэй харилцах ёсгүй байсан ч юм уу? Эсвэл Just Group-ийн нөлөөний компаниар зэсэн дамжуул зарж болохгүй байсан ч юм уу? Тийм хязгаарлалт бол байхгүй. Зэсийн баяжмлынхаа үнэлгээг яаж тогтоож ийсэн? Ямар хэмжээний ашиг олж ийсэн нь жижигтэй асуудал. Тэр саяны баталгаа гаргасныхаа төлөө төрийн өмчийн удирдлагыг хэрэгжүүлж ийсэн таны дурдсан албан тушаалтнууд авилга авсан байвал тэр тустай асуудал тийм ээ. Ерөнхий өөрийнх нь зарчим бол ашигын төлөө байгууллага хинтэй харилцаж болно. Хууль зөрчөөгүй бол юу ч санд сэтэж болно тийм ээ. Тогтцсон байж байгаа болон бас хууль зөрчөөгүй бол бүр практикт байхгүй шинэ стандарт тус үйл ажиллагаа явуулж болно. Хууль тогтоомжийн хүрээнд л байх хэрэгтэй. Ийм шаардлага тавигдана. Бусад компаниудаас ямар ч ялгаагүй. Хэрвээ энэ хувийн хоёр компани хооронд байгаад ингэсэн бол нэгээ шоронд хийгээд юм уу эсвэл иргэний эрх зүйн тэр хариуцлагуудыг хүлээлгээд төлбөр торгуулд унгаад ингээл дуусан шүү дээ. Ганцхан энэ дэр асуудал байгаа нь төрийн өмчийн удирдлага байгаа гэдэг дээр л байна. Тэгэхээр одоо Эрдэнэтийн 49 байна, 51-ийн асуудал ингээс хөгж байна. Энэ дээр бол яг Эрдэнэт үйлдвэрийн хувьд сайн муугаа яриад аль тал нь ойлголцоод за хариуцлага хүлээлгэх ёстой бол хүлээлгээд 49% хувьд ч гэсэн тэр хувьцааны асуудал дээр ч гэсэн Монголын төр улсын их хурл одоо 65 судалтай Монголын хамгийн буйртай гэж өөрийгөө нэрлэдэг нам ирэх барьж байна. Тэрний байгуулсан засгийн газар байж байна. Намын дарганд тэргүүлж байна. Тэгээ энэ усуд бол эцэслэж шийдвэрлэх ёстой. Улс төрийн явц ашиг хонжоо хайлгүйгээр хэн нэг буруутгаж намнах гэлгүйгээр Монголын ард түмний тусын тулд өөрсдийнхөө хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага хэрэгжүүлээд дуусгах хэрэгтэй. Энэ хэрвээ зөв тийшээгээ залж явах юм бол бидний мөрөөдөж ярьдаг Норвегийн сан гэдэг ч юм уу тэр нөгөө баялагын бас ард түмдэх шуурилдаг хуваарлтын хамгийн ихний жишээ болоод амьд шүү дээ. Энд чинь 5-7-ог бодвол тийм ээ. 1072 гээд үлгэрийг бодвол энэ чинь амьд зүйл байхгүй. Тэгэхээр Монголын төр бол инээдэмтэй шийдвэрүүдийг өнгөрсөн хугацаанд гаргалаа л да. Сонгуульд ялахын тулд 49%-ийг ард түмэнд хөвчлөнө гэдэг. Аль 49%-ийг хөвчлөх гэдэг. Эднийн 49%-ийн хувьцааг худалдан авсантай холбоотой ямар асуудал байна? Тэрийг яаж шийдчихсэн? 51% дээр энэ маргаа өнөөдөр үүсээгүй шүү дээ. Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Тэгээд энэ дээр зүгээр нэг ерөнхийлөгчөөр сонгогдохын тулд ч юм уу эсвэл одоо яах гэж байгаа юм тэгээд жишээ нь ийм амны хий бол Монголын төрд байх ёсгүй. Одоогийн засгийн газарт бол бүр байх ёсгүй. Яг гэвэл эн чинь тэрнээс илүү балзуураа шахуулчихад дээ шүү дээ. Яг үнэндээ бол тийм ээ. Тэгэхээр энэ дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Тэгвэл бүхэлд нь цогцоор нь бүгдийг л шийдэх хэрэгтэй. Хамгийн зөв хөлбөрийг олох хэрэгтэй. Монголчуудад хамгийн ашигтай байх хэрэгтэй. Тэнд Монголын өөрөө мөнгөө бие дааж гаргаад төлөөд авцсан хувийн аж ахуйг чохирох ёсгүй. Монголын нийт ард түмэн энэ баялгаас хувирдах ёстой. Тэр нь чохирох ёсгүй. Тийм ээ. Хэн нэгэн хүн хилмигдэх ёсгүй. Тухайн үед аль хашижсэн ган зоригдж байна уу? Хуулийн хэлцээний дараа мөнгө жаргалж байна уу? Өөр хинч үйдгийг тэд нар хилмигдэх ёсгүй. Хэн нэгэн бас завших хожих ёсгүй. Батхуу гэдэг хүн хурамчаар хийсэн бол хариуцлага хүлээх ёстой. Эсвэл тэд нэр хамтраад хийсэн бол бас хариуцлага хүлээх ёстой. Ийм л асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Өчтөрөөс бас нэг ахаад энэ Батхүү гэдэг хүнтэй нэг холбоотой мэдээлэл ил боллоо л да. Та бас харж амжсан уу? Ахаад өмнө нь бол нөгөө Монгол шуудам аюу гэж байсан. Хадгаламж банк гэж байсан. Тэгээд хадгаламж банкны захирал байхдаа Батхүү гэдэг хүн Алтчин группээс одоо Алтчин группын захирал байсан. Алтан гэдэг хүний Эдвард Сүрэн гэдэг хүүгээс нь зээл авчаа 35 сая доллар. За одоогийн ханшаар бол нэг 50 тэрбум төгрөг. Гэтэл өнөөдөр энийг нь одоо төрийн банк төлөхөөр болчиход байгаа нэг ийм асуудал ахаал яригадаад эхэллээ л дээ. Энэ тэгэхээр одоо ер нь өнөөдөр Монголын төрийн эрх барьж байгаа хүмүүс гэдэг ч юм энэ төр ер нь хяналт гэдэг ийм зүйл ер нь байна. Ер нь энэ асуудлыг бас та юу гэж харж байна? Тийм шийдвэр гарсныг би мэднэ. Төрийн банк төлөхөөр болоод шүүгэн шийдвэр гарсан. Төрийн банк яагаад төлөхөөр болчих вэ гэхээр хадгаламж банкны эрх хүлээн авахчаас Монгол банкнаас дамжаад төрийн банкнд тэр бүх эрхүүд нь шилжиж ирсэн учраас төрийн банкны нэр дээр шийдвэр нь гарсан гэж ойлгосон. Төрийн банкыг удахгүй хөвчлөх гэж байгаа. Хөвчлөх төлөвлөгөөнд байдаг юм байгууллага. Тэгээд бас л
шалгаж тодруулах шаардлагатай асуудал байна. Зүгээр 35 сая доллар тухайн үедээ хадгаламж банк маань өөрөө төлбөрийн чадвар муутай байсан шүү дээ. Энэ хүрээнд одоо нэг хүнээс зээлдэх тэр зээлийн хэмжээнд байна уугүй юу тийм ээ. Чин нэгдмэл сонирхолтой этгээдүүчүүд Олооват гэдэг компаниг жишээ нь Батхууга Алтангой хоёр бол хамт ажиллаж байсан байх. Тэгэхээр Батхуу гэдэг хүн өөрөө хадгаламж банкнд ямар байдалтай байсан тийм ээ. Тэрүүний тэргүүлдэг тэр Just Group-ын ямар хувь эзэмшилтэй байсан. Тэгээд одоо эднийг нэгдмэл сонирхолтой этгээдүүд гэж үзэх юм бол тэр хүмүүс хоорондоо ийм хэмжээний зээл өгж авах эрх байсан уу юу банкны хувьд? Энэ төлбөрийн чадвар нь муудсан байсан энэ банк одоо саяны ярьж байгаа хэмжээний зээлийг Монгол банкнд тухайн үед жишээ нь бүртгүүлж ирсэн юм уу, мэдээлж ирсэн юм уу? Монгол банк энд ямар оролцоотой байсан гэж зөндөө олон зүйлүүдийг тодруулах шаардлагатай байна. Шүүхийн шатанд энэ саяны ярьж байгаа ийм тодруулгууд, ийм ажиллагаанууд хийгдсэн юм уу юу гэдгийг бас харах хэрэгтэй байх тийм ээ. Хэрвээ хийгдээгүй бол эн чинь шинэрлэрсэн нөхцөл байдал гээд бас дээд шүүхэд төр эцлээд дахиад үздэг нэг ийм арга зам бас байгаа бах. Тэгэхээр энэ дээр сонирхолтой байгаа ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа нэг субъект байж л таарна. Уул нь бол Монголын төр байх хэрэгтэй тийм үү тэр нь. Яг гэвэл төрийн өмчийн банк учраас. Тэрний ард талд өмчийн эрхийг их хурл хэрэгжүүлж байгаа учраас Эрдэнэ төлөвлөлтөр дээр шалгасан шигээ шалгах хэрэгтэй их хурл ажил хийсгээд томлоод яг гэвэл түрүүн бид дурдсан төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тэр өмчлийн дээд эрхийг хэрэгжүүлж байгаа нь улсын их хурл байна. Ард түмнийг төлөөлж үдэ. Тэгэхээр энэ бүр эрхүүдэд хэрэгжүүлээд явах хэрэгтэй. За энэ бол бас төрөний стандартыг бодвол юм уу 49-ийг бодвол нь ястай нөгөө бидний хүмүүсийн тогоон дотор байж байгаа учраас тэр тогоон дотроо бол нөгөө толгой хагаравч малгайда гар хугарвч ханцуудаа гэдэг шиг тэгээд энэ дотроо шийдчих болох юм л зүйл байх л та. Энэ аль шатны шүүхэн шийдвэр байсан бэ? Би бол дээд шүүхээр шийдвэр нийцэлж гарсан л гэж ойлгосон. Тэр бол одоо анхны шүүхийн шийдвэр гарна тэгээд давзаалдаад яг хуу дээд шүүхтэр шийдвэрлсэн байлаа ч гэсэн тухайн үед шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэл болсон тэр баримтууд дотор зайлшгүй тухайн үед мэдэх боломжгүй байсан баримтууд өөр газар шинээр байгаад илрээд ирсэн тохиолдолд дахиж тэр шүүхийн шийдвэрийг авч үздэг шүү дээ. За баярлалаа танд тусаа бидний урилгыг хүлээж ярилцж мэдээлэл өгсөнд баярлалаа таны цаашдаа ажилд амжилт. За баярлалаа та. Тэр үзэгчтэй хуульч Мэё гомтой бид бүхэн Эрдэнэ төлөвлөрийн 51 болоод 49% таарсан асуудлын талаар ярилцлаа.